Хүү минь, охин минь, амьдрал ганц, анд нөхөд олоо. Амаргалан тээвэрлдэгч олон. Амьдралд олон юм олоо. Чи хинч байж болно. Өндөр сайхан өргөн цээжтэй баян задгалан олонний танил онцгой мэрэгжилтэй дарах сайд хинч байж болно. Өндөр машин үнэтэй сууц ганган цаг ялгар хослол тансаг амьдралыг мөрөөдөгч залуус минь бодоорой. Хаанаас үүсч хинээс бий босноо эргээд нэг тунга. Мөрөн зул гартал чиний төлөө ажиллаж чамайг хүн болгосондоо төлөөс нэгтгүүх хүмүүс гэж байдаг. Үрчгэр нэрагаас чинь өвгөрч тогсуух хүртэл чинь дэргэд чинь байж өдий зэрэгтэй өсгчхөд нуруу нь бүхийж гаран цулсан ч үрийн минь үргэж нялхсыг чинь тойлох тэрл хүн. Тэр хүн ажлахыг чинь хүлээж 15 цаас нэхэж зовоохгүй. Алдар нэрхөөж алсын эрдэм зориход ээж шиг чинь уйлж элдв аашлахгүй хэрнээ эгэл байгаагаараа л үдэж тусдаг чиний л эцэг. Эцэг чинь аригч, авс чинь алдартан ичмээр туранхаа инээж чаддаггүй таван хэлээр ярьдаг тансаг ордон залардаг хаалгач галч ууланд мод цагаалдаг улсын байгууллагад урагшгүй алавтаа гэд хинч байж болно. Гэхдээ чиний л аав шүү дээ. Чи хаанаас бий босноо санаарай. Тийм ээ. Би ч аав хүн, эцэг хүн, хоёр амьтай байдаг юм байна. Амьдрал минь хаанаас ихснийг мартаж явсан өдрүүд надад бий. Аавыгаа алдчихад цаст уулын ингэрт нутаглуулж хүйтэн салхинд гуниглан зогсож байсан тэр мөч саях. Тэр үед чамайг өсгсөн аав шиг төвчээр ухааны дэнсийг тааруулж чадах хэсгэн эргэцүүлж нэг бодоорой. Ярих амархаа, мөрөөдөгч амарх. Харин хүн шиг амьдрах ярвхтай. Алгсан мөрөө эргээд нэг хараарай. Амьдрал ганц. Аавыгаа хайрлаж яваарай.